За сайн байцгаана уу. Манай өмнөд Монгол подкастта завсарлаад нэлээд удажглаа. Уучлаарай. Одоо бид нар өмнөд Монгол подкастаа цааш үргэлжлүүлэн хийхэр болж байна. Тий. Та нар бас сонсож үзэж дагна уу. За өнөөдөр бид мартагсан Монгол нутаг гэдэг сэдвээр одоо цовруул хийх санаатай байгаа. Энэ удаагийн дугаард бид нар зостын шуурганаас эхлэж байгаа. Яагаад зостын шуурганаас эхлэх гэж байгаа юм бэ гэхээр за нэгдүгээр нь зостын шуурган бол өмнөд Монголын өвөр Монголын хамгийн урд зүгдэл байдаг аймаг. Нөгөө талаар зостын шуурган бол миний өв дээсийн нутаг юм аа. Тий. Би өөрөө бол Төмдийн баруун хошуунаас гаралтай байдаг. Тийм учраас өнөөдөр бид нар зостын шуурганаас ярьж эхлэе гэж бодож байна. Өнөөдрийн өвөр Монголын урднаас хорны газар нутагт бол зостын шуурган ихэнх нутаг нь багтдаг баймаа. Тийм учраас бид нар мартагсан Монгол нутаг гэж нэр өгсөн. За зостын шуурган гэдэг чинь одоо дайчин гүрний үед байгуулагдсан. Дотроо бол Төмдийн 2 хошуу, Төмдийн зүүн хошуу, Төмдийн баруун хошуу, Харчны 3 хошуу, Харчны зүүн хошуу, Харчны дунд хошуу, Харчны баруун хошуу гэсэн үндсэн 5 хошуутай. Гэхдээ түүнээс гадна ерөнхийдөө одоо сүүлийн үед чинь нөгөө сөрөг хошуу, ширээтийн хүрээ хошуу энэ хошуунуудыг бас зостын шуургантай хамаатай учраас бид энэ удаа хамтдаа ярих гэж бодож байна. За Төмдийн зүүн хошуу гэхээр энэ өдөр Леоны мужид үндсэндээ багтж байгаа. Одоо Леоны мужид бол Фүшинэ Монгол үндэстний өөртөө засаг Шэн гэдэг нэрээр явагдаж байгаа. Төмдийн хошууны ноёдууд нь болголдуу Харчны хошууны ноёдуудын ижлэр Урянхай авахтай зэлмийн удмынх нь одоо ноёрхож ирсэн байгаа. Өнөөдөр Фүшинэ Монгол үндэстний өөртөө Шэнд бол нэг 500 гаруй мянган хүн амьдардаг. Түүний дотроос 130 гаруй мянган монголчууд амьдарч байна. Төмдийн зүүн хошуу бол ерөнхийдөө юугаараа ийг алдартай байх хэрэг юугаараа гэгэн сум гэж тийм ээ зүүн Монголд хамгийн нэртэй олон лам хөврөг хуралдаж суудаг байсан мам татсан байдаг байсан. Тийм учраас Фүшинэ Монгол өөртөө засаг Шэн өнөөдөр бол одоо Монгол эмнэлгийн судлах газар байдаг. Монгол эмнэлгийн том эмнэлэгтэй. Одоо Монгол улсад бол 90 он анх эхэлж байхад Фүшинэ эмч нар монголчны эмч нар бол Монгол улсад ирж эмчилгээ явуулж байсан. Ялангуяа одоо монголчийн гаралтай ар хорчин нутагтай Сараажав эмч маань монголчийн хошуунаас нэлээд хэдийн эмч Дархан хотод урьж авчруулад ажилуулдаг байсан юм аа. За монголчийн хошуу гэхээр өнөөдөр бид нар бас нэг хүний дуртахуй байхын аргагүй байна. Тэр нь хэн бэ гэхээр Баавжав. Баавжав бол Төмдийн зүүн хошуунд төрж үссэн. Тэр дараа нь сөрөг хошуунд нүүдэл очоод 12 оны олноо өргөсөн Монгол улсын үйл хэрэгтэл хүчин зүтгэж Шударгуу Баатар гэсэн цол авч ирсэн тийм хүн юм аа. Баавжав бол тухайн үед Орос, Японы дайнд Японы талыг олдуу дэмжиж партизаны одоо маягаар дэмжлэг үзүүлсэн учраас Японы талтай хамгийн холбоотой хүн учраас Японы талын маш их дэмжлэг авдаг байсан. Тэгээд өвөр Монголын чөлөөлөх 12 оны дайнаар Баавжав тэргүүтээ нэг салаац хэрэг өвөр Монголыг чөлөөлөхөөр баатарлагаар байлж байсан юм аа. За бид нар бүгд мэдж байгаа харамсалтай нь
15 оны хяалтын гэрээгээр Өвөр Монголын иргэн улсыг үлдээж олноо өргөсөн туурах тусгаар Монгол улсыг автономид улс болгосон юм аа. Баавч бол энэ гэрээгийн хүлээн зөвшөөрөхгүй халах гол 3000 зэрэгтэйгээ чих тавийн хүлээж байдлыг чагнаад сүүлд арга буюу манж улсаа сэргээх хүмүүстэй нийлж манж дайчин улсыг сэргээхээр байлдаж ягаад 16 онд харамсалтай нас барсан юм аа. За ийм нэг зүүн төмдийн зүүн хошуу бол ийм байна. За төмдийн баруун хошуу бол өнөөдөр бол ерөнхийдөө бол явны мужид харайлагдж байгаа. Төмдийн баруун хошуу бол бидний хамгийн их дурдаг ёстой хүн бол Инжанааш Монголын их зохиолч Инжанааш. Инжанааш бол төмдийн баруун хошууны тайж гаралтай хүн байгаа. Аав нь Манчин бол засаг ноёны туслагч ажиллаж байсан. Тэгээд Инжанааши та нар бүгдээрээ мэдж байгаа хаа. Инжанааш чинь орчин үеийн одоо анхны Арманы бичсэн хүн байгаа. Тэг Хүүх судар бичсэн, Улаанаар уйлах танхим, нэг давхар асар тий нэлээд олон зохиол ном бичсэн хүн байгаа. За харамсалтай Инжанаашийн үр удмынх нь ер нь тэгээд сүүлийн үед Өвөр Монголоос эрдэмтэд хэдэн удаа ер нь шинэ хятад улс байгуулсны дараа Инжанаашийн нутгаар 5 удаа очиж судалгаа хийсэн. Тэгээ шууд удмынхан бол байхгүй. Гэхдээ өөрийн хамаатан садангийн хүүхдүүд нь зөндөө байдаг. Харамсалтай нь монгол хэлээр ярьдаг хүн бараг үлдсэнгүй шиг байлээ. За төмдийн баруун шүүнүүдэр бол Чаоянши, Бэйпяошэн, Жэнпингшэн гэж 3 одоо хятадын Шэн хот болоод хуваагдаад тэгээд Монгол засаг захиргаа байхгүй болсон байгаа. Чаоянши бол өнөөдөр 2,700,000 гаруй хүн амьдардаг. Түүний дотроос монголчууд нэг 160 гаруй мянган байдаг байлээ. Бэйпяошэн бол 500,000 хүн амтай. Одоо монгол хүн бол 24,000 амьдардаг гэсэн тоо баримт байна. Бэйпяошэний нутагт бол ерөнхийдөө Инжанаашийн нутаг байна. Бас нэг шэнэ нэгж бол Жэнпингшэн гэж байгаа. Жэнпингшэн бол 440,000 хүн амтай. За монгол хүний тоо нь ер нь би олж чадаагүй. Ерөнхийдөө бол маш цөөхөн болсон байна. Харин бидний одоо өнөөдрийн Өвөр Монголын өөртөө засгийн орны дараах Монголын шаа гэж өөрийгөө Монгол гаралтай, Монгол үндэстэн гэж бүртгүүлтэй ийм хүн Өвөр Монголын дарга болсон. Энэ хүн өөрийгөө Монгол үндэстэн, Монгол хүн гэж байгаа. Гэхдээ энэ Жэнпингшэнээс гаралтай та монгол хэл мэдээж хэрэг бараг байхгүй шиг байна. Тэг 21 оноос одоо Өвөр Монголыг дарахлаад сууж байгаа. За төмдийн мархуу шүү миний дурдаг бас нэг хүн бол дуртай хүн бол Ли Шүүшин гэдэг хүн байна. Ли Шүүшин бол Дөөнгийн үнэнч туслагч тий 1950 он юм уу 51 он Дөөнгийн хамт Монгол улсад ирээд сүүлд нь бүгд дарамдаг Монгол ард улсаас зочны маягаар урьж авчирээд сүүлд нь баривчлаад хятад руу буцааж өгсөн. 77 онд Хөх хотод нас барсан. Ли Шүүшин гэж үнэхээр Монголын төлөө ер нь хөвгтөл зүтгэсэн ийм нэг их оронч хүү байна. Тийм энийг бол бид нар байнга дурдаг ёстой. За цослын чуулганы харчингууд гэж байд юм да. Харчин аймгийн ноёдууд нь голдуу зэрмийн удам тийм ээ Уранхай ухт гэдэг юм билээ. Харчин зүүн хошуу өнөөдөр бол бас л өөр Монголд багтаадаггүй. Бас Леоны мужид харчны зүүн гарын Монгол үндэстний Шэн гэж ийм нэгжээр Леоны мужид үлдсэн байгаа. Түүнээс гадна Лин Юанши гэдэг бас нэг хот харчны нутгаас тасдаж гаргаад 500 гаруй хүн амьдардаг. Нэг 16,000 монгол хүн амьдардаг гэдэг юм аа. Тэгээ харчны өөртөө засаг Шяндан бол нэг 346,000 хүн амтай.
40 мянган монгол хүн амьдардаг гэсэн тоо баримт байна. За харчны зүүн хошуунд бол за миний мэдхээр Ловсон Чойдон гэдэг 19 дугаар зууны 20 дугаар зууны эхний том эрдэмтэн хүн байгаа. Энэ хүн бол Монгол зан аялын Оюлбар гэсэн ном бичээд тийм ээ бидний үед хүрсэн. Энэ ном Монгол улсад хүртэл кирилл бичгээр хэвлсэн гарсан байт юм байлээ. За харчны дунд хошуу. Харчны дунд хошуу бол бид нар одоо түүхийнээр том явал үлдсэн байна л да. Өнөөдөр голдуу хятад шан болоод дууссан. Нэг шанан бол Леонын мужид, нэг шанан бол Хөөбийн мужид таслагдаад хятад хот шан болоод дууссан. Жин Чаншан бол нэг 600 гаруй мянган хүн амьдардаг. Монгол хүн амьдарч ил таарна л да. Гэхдээ ерөнхийдөө бол хичнээн монгол хүн амьдарч байгаа би бол тоог нь олж чадсангүй. Харин Хөөбийн мужийн Пингчанши хотод бол 470 мянган хүн амьдардаг. Монгол хүн 13 мянган хүн байдаг юм билээ. Манж хүн харин 140 мянган манж хүн амьдардаг. Яг сонин тоо гарч илээ. Манж хүн Монголоос 10 дэх юм байд юм билээ. За дараагийн хошуу бол харчны баруун хошуу байдیں۔ Өнөөдөр харчин хошуу гэсэн нэртэйгээр Өөр Монголын одоо нутаг дэвсгэрд багтж байгаа. 260 мянган хүн амтай. Монголын хүн ам бол 157 мянга байдیں۔ Манж нь 28 мянган хүн ам байд юм а. Харчны баруун хошуу бол маш одоо түүхэнд нэрээ их үлдээсэн маш мундаг олон Өөр Монголын түүхэнд одоо нэрээ үлдээсэн мөнхөрсөн тийм хошуу нутаг юм а. За хамгийн түрүүнд бид нар хэний дурдаг ёстой юм бэ гэхээр Гүнсэн Норуувангийн дурдаг ёстой. Гүнсэн Норууван бол харчны ван сүүлдэн Чинван болсон. Тэгээ энэ хүн бол яагаар дурдаг ёстой юм бэ гэхээр 1902 онд хошуу нутагта 2 орчин үеийн сургууль байгуулсан. Дараа жил буюу 1903 онд цэргийн сургууль байгуулсан. Орчин үеийн цэргийн сургууль байгуулсан. Тэгээ Хятадаас Бээжин, Шанхай, Тянжин тэгээд Японоос хүртэл багш урж авч ирээд Япон хэл, Хятад хэл, Монгол хэлийг бүгдийг зааж хошуу нутагта ер нь шуудан байгуулад сэтгүүл, сонин хийгээд орчин үеийн үйлдвэр хийгээд маш их тийм орчин үеийн гэгэрх ажлын амжуулсан байгаа. Тэгээ Гүнсэн Норвын сургуулаад төгссөн маш олон хүмүүс Өөр Монголын орчин үеийн одоо түүхэд бол нэрээ үлдээсэн байдаг. Түүний нэг бид нар бол бүгдээрээ мэдж байгаа Хайсан гүн юм а. Хайсан гүн бол одоо хорчин баруун хошуун гаралтай хүн байгаа. Ерөнхийдөө бол Баян Чинээд айлын хүн байдаг. Хайсан гүн чинь нутагтаа байхдаа мэрэн хийдэг байсан. Тэгээд нөгөө 1891 оны улаан алж хурдны уралдааны тийм ээ дарсны дараа Хайсан гүн чинь бас нөгөө хятадаас тооцоо хийх тийм ажиллагааг одоо явуулсан. Тэгээд нэг хүнийг барвчлаа тэр нь шороонт нас бараад тэр арг их нь зарах хөөгөө Хайсан гүн чинь нутагтаа арга буюу амьдарч чадахгүй харбын руу дөрвөж гарсан. Харбинд очоод бас орс хэл сураад тэгээ өөрөө угаасаа монгол хэлтэй, манж хэлтэй, хятад хэлтэй, тэгээ орс хэлтэй. Тэгээ тэр үед байхгүй сэхэдэн байсан юм а. Тэгээд одоо 1907 онд баха тий Хайсан гүн чинь даа хүрээнд ирээд тийм ээ 80 гаруй Монголын мангу нартай уулзаад туурах тусгаар уулз байх хөстэй тэгэхгүй бол одоо Өөр Монголын түүхийг давтан шүү гэж яагаад ер нь анхны одоо хөвсгөлийн галыг Хайсан гүн тавьсан гэж энэ үзд юм а. Тийм учраас тэр Баалингийн цэрэнд орж тий хятадын тэр амбан ноён жих юм блэ Чэллүү билүү тэнд хэлжсэн шүү дээ. Хайсан хэрвээ хүрээнд ирээгүй бол гадаад Монгол тусгаарлага алгагүй гэсэн тийм үг ярьдаг байсан. Тэгэд Хайсан гүнгийн богд хаанаас бол ер нь улс байгуулсны дараа
шаагнахад туслагч хүн цол өгсөн. Тийм. Маш их одоо өөрөө бол язгууртан гаралтай биш. Сүүлд туслагч хүн болоод Сэлэнгийн нутагт нутаг олгож амьдруулдаг байсан. Гэтэ яг тухайн үед хайсан гүн чинь өнөөдрөөс одоо өнцгөөс хэлэхэд одоо нөө нутгийн иргэдээс тий одоо дэндүү олон төрүүлж олон жил одоо аж ахуйж байсан. Яг бэхрэ Орос, Бурят, Хятад цагаачдын ашиглаад хадлан аваад тараалан эрхлээд орон нутгийн вангун нарна их дургуйцад зарах хийгээд тий манай сүүлд нь хайсан гүнгийн одоо шорон гандын тэгээ хөлн хуглаад сүүлд нь 15 оны хяахтын гэрээгээр тийм ээ өөр Монголын Хятад одоо үлдээснээр хайсан гүн чинь тэгээд л нутаг ботсон юм аа тий. Тэгээ нутаг бочоод Юаншкайтай уулзаад Бээсийн цол аваад Бээжингд ер нь дараа жил баг нас орсон. Тий. Тэгээ нас орохоос өмнө бас нэг Монгол Хятад тойл бичгийг хэвлэж гаргасан гэдгийг энэ тойл бичгийнүүдээр харж чадсангүй. За ийм нэг хайсан гүн байна. За харчин баруун гарын хошуунд бас нэг одоо бид нар яриг ёстой юм бол Тэмээгт гэдэг юм да. Өөр Монгол зарим Тэмээгт гэж ярьдیں۔ Энэ хүн бол бас л энэ харчин баруун гарын хошууны хүн. Тэ манай Гүнсэн норбын сургуулаар дамжсан. Энэ хүн хамгийн том гавьяа юу вэ гэхээр одоо 1922 онд тий Монгол бичгийн тугдгийн бар хийгээд тэгээ Бээжин хотод 23 онд Монгол хэл бичгийн тийм хороо байгуулсан. Маш олон ном содор бичгийн одоо Монгол уягчин бичгийн номыг хэвлсэн байдаг. Тэгээ 24 онд баха бүгд найрамдах Монгол ард бол чой болсон бас 3 хүн энэ хэвлийн хороонд ирж одоо туулгын барыг суралцж тий Монгол улсад туулгын барын хэвлэг үйлдвэрийг анх байгуулж ирсэн гэдэг юм байлээ. Энэ хүн харамсалтай 1939 он Вангийн сум нас барсан. Энэ туулгын барын алдуу ажил хийсэн учраас нэг хордсон шиг байлээ. За ийм нэг харчин баруун гарын хошууны нэртэй хүмүүс ийм байд юм аа. Харчин баруун гарын багш нэг одоо нэг хэсэг нь Нэн Чангшан гэж одоо Хятад Монгол хошуу нутаг биш Хятад шан нэртэй одоо өөр Монголд хараалгаж байгаа. Энд бол ерөнхийдөө 500 гаруй мянган хүн амтай. Өнөөдөртөө бол монголчууд нэг 70 гаруй мянган амьдардаг юм байлээ. Тий. Зостын чуулган өшөө бас нэг одоо бид нар өнөөдөр зостын чуулган ярих гэж багтаж байгаа нэг нутаг бол Сүрэг хошуу. Тий. Сүрэг хошуу бол энэ манж дайчин гүрнээ эхний үед байгуулагдсан. Одоо голдуу хорчингоос одоо хорчин монголчуудаас Манжин хаанд өргөн барьсан 5,000 адуу 10,000 хон ямаа билүү. Тэрүүдийн харах гэд тийм ээ цахар 8 хошуунаас монголчуудын этэнд сүрэг хошуу байгуулсан. Тэгээ сүүлд нь энэ сүрэг хошуу нь одоо Леоны мужид багтдаг болсон. Энэ сүрэг хошуунууд төрүүдээр ярьжсэн. Манай Баавжав Шодрогов Баатар байна энд амьдраад энэ тийм цагдаагийн дарга хүртэл хийж ясан ийм нутаг юм аа. Өнөөдөр харамслын Жан Ушэн гэдэг одоо нэрээр тийм ээ Леоны мужид үлдсэн. Одоо Жан Ушэн өнөөдрийн одоо байдлаар 300 гаруй мянган хүн амтай. Түүний дотор 39 мянган монголчууд амьдардаг юм аа. За бас нэг зостын чуулганы ярихад бас нэг хошуугийн ярихгүй байхын аргагүй. Одоо Ширээд хөрөө хошуу гэж байгаа. Ширээд хөрөө хошуу бол өөр Монголын цорын ганц ламын хошуу юм аа. Өнөөдөр бол хөрөө хошуунд бол ерөнхийдөө 170 мянган гаруй хүн амьдардаг. Түүний дотроос 110 мянган монголчууд байдаг. Ерөнхийдөө Монгол хошуу өөр Монгол багтаж байгаа. Энэ хошуу бол голдуу Ширээд хөрөө хошуу болон 100 удад хараалгаж байсан халахын 100 гарын хошуутай нийлээд хөрөө хошуу болсон гэдэг юм байлээ. Тэгэхээр нэг халахууд бас энэ дотор байна л да.
гэхдээ өнөөдөр халах айлхтай хүрээ хүн бол би бол тааралдаагүй. За зостын чуулганы ярихад зостын чуулгантай ойр зэрэгэлдээ чөндөө буюу халуун гол тийм ээ жхэ гэж ярьдаг шүү дээ. Энэ нутгийг бас ярих ёстой. Чөндөө бол ерөнхийдөө бол дэх үед халуун гол гэдэг. Одоо голдуу харчин нонууд цахрын одоо малын бэлчээр энэ газар байсан. Сүүлд энэ нутгийг Манжин хаан бариад энд цуцлангийн байр ордон барьсан. Одоо Манжин хаан жилийн жилд чөндөөд тийм ээ одоо цусаад ар өөр монголчуудын одоо ноёдуудыг хүлээж авдаг ийм газар болсон. Тэгээ энд өнөөдөр бол 3 сая гаруй хүн амьдардаг гэдэг тоо баримт байлээ. Энэ Чөндөө хотод бол маш олон монгол сүм байдаг дээ. Харин харамсалтай би өөрөө Чөндөө хотод очиж үзээгүй. Тийм. Чөндөө хотын харайнд бас нэг Вич хаан Манж Монголын өөртөө засаг Шэн гэж байдаг. Энэ нь одоо голдуу Манжин 8 хошуу, Монгол 8 хошууны цэргүүдий тийм ээ. Энд одоо хойрын намард бол хойрын сургууль хийх зорилготой энд одоо ан хийдэг байсан. Тийм учраас маш олон Манж монголчууд энд амьдардаг. Одоо энэ өөртөө засаг Шэн бол нэг 500 гаруй мянган хүн амтай, 50 мянган монгол гаралтай хүн байгаа, 240 мянга Манж гаралтай хүн байдаг гэсэн тоо байд юм аа. За ерөнхийдөө бол Леоны мужид бол нэг 650 гаруй мянган монгол угсаатан амьдардаг гэсэн тоо баримт байдаг. Хөөби мужид бол 160 эдэн мянган монголчууд амьдардаг гэж тийм тоо баримт байд юм аа. Зостын чуулган гэд би манай өвгдөөс тэнд амьдардаг байсан гэдэг юм билээ. Гэхдээ одоо 1891 оны Хятадын улаан алч хүртний уралгаанаар тийм ээ одоо монголчуудын алж нутгийг чөлөөлөе гэсэн уриан доор бол хятад тооны онолтноор монгол хошуу захиргаа руу дайраад монгол тосгод руу дайраад маш олон монголчуудыг алаад тэгээд монголчуудын ихэнхэн бол 100 жирэм ирүүдөрвөд тий одоо уугуул монголчуудын хүний хувьд бол маш цөөрсөн байдаг. Тэгээ өнөөдөр ерөнхийдөө бол одоо монгол хэл хадгалж байгаа газар бол байгаа л да. Гэхдээ ихэнх газар нь монгол хэл алдсан монголчууд байдаг юм байлээ. Одоо монголчийн хошуу бол монголоор сайн ярьдаг байдаг юм байлээ. Тий харчин 100 гарын өөртөө сэршэн бас монголчууд сайн ярьдаг юм байлээ. Тэгээ өөр монгол хараалгаж байгаа ярьцсангүй гайгүй тий. Тийм л байлтай байна. Би одоо хэдий ч өөрийг нь зостын чуулганы төмдөс гаралтыг ярьж аваад би хизээч очиж үзээгүй. Гэхдээ би тэр газрыг байнгийн боддог, мөрөддөг. Яг л байхраа тэр чинь манай өвгдөөс тэр амьдарч байсан. Тэр бол манай Монголын нутаг байсан юм аа. Өнөөдөр хэдий энд одоо амьдарч байгаа хүн хятад дийлэнх болсон, монголчууд нь монгол хэлээ мартсан ч бай. Тэр чинь одоо миний нутаг, манай өвгдөөсийн нутаг байсан гэдэг утгнаас ер нь бид нар мартах ёсгүй. Зостын чуулган гэдэг нутаг байсан юм аа бид нар мартаж болохгүй гэдэг утгаар энэ нэвтрүүлгийг хийсэн байна. Зя баярлалаа. Анхаарал тавьсан баярлалаа.